Өнөөдөр 7 дахь өдөр ариун амралтын өдөр. Өнөөдөр Есүсийн амьдрал ба орчин ахуй гэсэн агуулгын хүрээнд та бүхэнтэй Бурхны үгсээс хуваалцахад энэ цаг мөчийг зориулъя. Есүсийг энэ дэлхийд махан биеэр ирэхэд тухайн үеийн шашны удирдагчид болон түүнийг эсэргүүцэгчид яг юуг гүтгэлхийхээ бай болгож байсныг харцгаая. 2000 жилийн өмнөх түүхээс энэ үед Тэнгэр эцэг аан сан хүн Христ Тэнгэр эхийн амьдрал ямар байсныг ойлгож болно. Эцсийн эцэст нүгэлт хүүхдүүдээ аварч биднийг гимшүүлэхийн төлөө эцэг их маань ийм амьдралаар амьдарсан гэдгийг бүрэн ойлгоход жаахан цаг зарцуулцгаая. Колоссай 2 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлийг харцгаая. Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагийг мөн Бурхны нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна. Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Хинч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайг чинь болон Христ дэх итгэлийн чинь баттайг хараад баярлан сүнсээрээ би та нартай хамт байна. Колоссай 2 дугаар бүлэгт хамгийн чухал нь Бурхны нууц бол хэн гэсэн байна? Христ. Колоссай 2 дугаар бүлэгт бид Христийг зөв ухаарч, Христийн өгсөн бүх сургаалыг зөв ойлгож, ухамсарлах ёстойг тайлбарлаж байна. Нууц гэдэг нь хүн бүрийн мэддэг, ил тод байж байдаг зүйл үү? Үгүй шүү дээ. Иймээс Бурхны нууц болох Христийг ухаарна гэдэг анхны ирэлтийн үед ч тийм амархан зүйл байгаагүй. Матай 16 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлийг харцгаая. Арван дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Би мөн чамд хэлье. Чи Петр, энэ хадан дээр би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэд. Тэрээр Христ гэдгийг нь хинч бүү хил химэн шав нартаа тушаав. Петр Есүсийг Христ гэдгийг зөв таньж мэдээд итгэлээ илчлэхэд нь Есүс намайг Христ гэдгийг чи өөр хинч хэлж болохгүй гэж түүн захидаг. Тэгэхээр Христ энэ дэлхийд ирэхдээ Бурхны мөн чанараа яасан гэсэн үг вэ? Хин гэдгээ нууж, нууцаар ирсэн. Нууцаар ирсэн Христийн амьдрал, орчин ахуй нь хүн болгон амархан ойлгож, шууд хүлээн зөвшөөрөхөөр байгаагүй. Бурхан нууцаар ирээд, махан биеийн асар өмсөж, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү орчинд хүмүүс бидэнтэй адилхан амьдарч байсныг нь эргцүүлэн бодохоор энэ бүхний ард бидний авралын төлөөх Бурханы агуу зорилго байсныг бид ойлгодог. Бурханыг ийм л амьдрал руу түлхсэн Тэнгэрийн нүгэлтнүүд бид өөрсдийн нүглээ эргэн тунгааж гимших цаг өөртөө гаргах ёстой гэж итгэж байна. Тэгвэл Есүс бол энэ дэлхийд ирсэн хэн билээ? Исая 9-р бүлгийг нээцгээе. Исая 9-р бүлгийн 6 дугаар ишлэл. Учир нь бидний төлөө хөвгүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн хэн бэ? Эцэг. Эцэг гэж дуудагдсан Иехова бурхан, нэгэн хүү болж энэ дэлхийд ирнэ гэжээ. Энэ маш чухал зүгнэл.
Долдугаар ишлэл. Давидын сэнти дээр түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван тэлхүйд эцэс үгүй. Шудраг яс үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс үн мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн эзний зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно. Бурхан энэ дэлхийд нэгэн хөвгүн болж ирнэ. Тэрээр ажлаа гүйцэтгэх газрын нэрийг хүртэл Исая иш үзүүлэгч зөвнөсөн байгаа. 9-р бүлгийн 1-р ишлэл рүү очицгоё. Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урдын цагт тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг ханах уу? Галил Йордны нөгөө тал Тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно. Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. Есүс махан биеийн асар өмсөж ирээд өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх Галил нутгийн тухай нарийн ширийн зүйлийг хүртэл Есүсийг ирэхээс 700 орчим жилийн өмнө зүгнэсэн байв. Тийм учраас Колосай 2-р бүлгийн 2-р ишлэлд Бурханы нууц болох Христийг мэдэж ухаарах нь маш чухал гэж Бурхан айлтсан. Есүс Петрээс та нар намайг хэн гэж хэлэх вэ гэж асуухад Петр та бол амьд Бурханы хүү мөн гэж хариулдаг. Бурханы хүү нь Исая 9-р бүлэгт хэн гэлээ. Тиймд тэрээр та бол эцэг Бурхан гэсэн утгаар хэлж. Есүс хариуд нь Йонагийн хүү Симоно чи ирүүлтэйе. Бурхан үүнийг чамд илчилсэн. Тийм учраас би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө гэж хүртэл хэлсэн байдаг байхаа. Дараа нь тэрээр намайг Христ гэдгийг бусад хүнд битгий хэлээрэй гэж тушаасан. Энэ бол дэлхий дээр ирсэн Бурхан Христийн амьдрал дэлхийн хүмүүсийн ярьдаг шиг алтар нэр олж, сүр хүчтэй, хэнцэр тансаг, алтар цуутай байгаагүй нэг шалтгаан юм. Дэлхийн хүмүүсийн нүдээр бол энэ ч асуудал болохоор, тэр ч асуудал болохоор юм нилээд их байсан ч түүний уг мөн чанар хэн байсан бэ? Хүчит Бурхан мөнхийн эцэг шүү дээ. Хүчит Бурхан мөнхийн эцэг махан биеэр энэ дэлхийд ирээд ямар амьдралаар амьдарч байсныг Лук 11-р бүлгийг нээгээд харцгаая. Гучин 7-дугаар ишлэлээс уншвал нэгэн фарисей хүн Есүсийг хоолнд урж байгаа талаар гардаг. 37-дугаар ишлэлээс судалцгаая. Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисей түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. Түүнийг хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөх фарисей хүн ихэд гайхжээ. Харин эзэн түүнд фарисейчууд та нар аяг тавгныхаа гадна талыг нь цэвэрлэгч, дотор чин дээрэм тонол, муу муухайн дүүрэн байдаг. Мунхуудаа гаднахыг бүтээсэн тэр доторхыг мөн бүтээгээгүй гэж үү? Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл харагтун бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно. Хоол идэхээс өмнө гараа угаагаагүй гэдэг нь халбах сэрээ хэрэглэхгүй, шууд гараараа хоол идэхтэй адилхан тийм нөхцөл байдал. Есүсийн ийм үйлдэлийг хараад түүнийг урьсан фарисей ихэд цочирдож мэл гайхдаг. Хэрэв хэн нэгэн Бурханы үгийг тунхагладаг байр суурьнд байгаа бол ядаж л ариун мэд харагдахыг хичээх байсан ч Есүсийн амьдралыг харахад түүний амьдрал бүр эсрэгээрээ байсан. Өөрийнхөө яруу алдрыг халахлах Бурханы мөн чанарыг нь хүмүүс мэдэж чадхааргүй болгох янз бүрийн үйлдэл хийж байсныг нь бид баталж болохоор байна. Матай 11-р бүлгийн 18-дугаар ишлэлийг уншъя. Йохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд түүнд чөтгөр шүглсэн байна гэдэг. Хүний хүү ирээд идэж уудал та нар харцгаа ховдог архичин.
Тэд Есүсийг ингэж дүрсэлсэн байна. Хүмүүс түүнийг ховдог гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хоолыг эрхэмсэг байдлаар зоогсон биш, харин сувдаг шунхай сэтгэлээр хоол идсэн гэсэн байна. Ховдог архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд гисгэдэг. Эрт дээр үед татвар хураагч, нүгэлтнүүд гэхээр маш доод давхаргын хүмүүс байв. Жирийн хүмүүс хүртэл ийм хүмүүстэй харьцдаггүй байсан ч Есүс тэднийг өөрийнхөө найзууд гэж үздэг байсныг Библиэд бичсэн. Хамгийн эрхэм дээд, хамгийн ариун, хамгийн агуу Бурхан махан биеэр дэлхийд ирээд юунд ийм хүмүүний амьдралаар амьдраа бол. Тиймээс л Колосай 2 дугаар бүлэгт Бурханы нууц бол Христ гэж бичсэн. Есүс мөн намайг Христ гэдгийг хинч бүү хэл гэж шав нартаа тушаасан байдаг. Үнэн дээр өөрийн жинхэнэ ард түмнээ олж хүн төрөлхтний бүх нүгэл алдаа зурчлыг өршөөхийн тулд Бурханы сонгосон амьдрал энэ байсан. Лук 15 дугаар бүлгийн үгнээс үргэлжлүүлэн судалцгаая. Лук 15 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд түүнийг сонсохоор ойртоцгооход. Фарисеучуд болон хуулийн багш нар дургуйсан дүнгэнэлтэж энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоолдог гэхэд нь. Тэр үед фарисеучуд болон хуулийн багш нар ариун мэд сарайлж хүнтэй хүмүүс мэд дүр эсгэдэг байж. Харин Есүс татвар хураагчид болон нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хоол хүнсээ хуваалцдаг байв. Тэрээр ерөөсөө сүр жавхлантай харагдаагүй, ариунч гэж харагдаагүй энэ дүр зургийг сайн мэдээний ном бичигч Лук тэр хിവэр нь бичиж тэмдэглэсэн байна. Хэрв Есүс энэ үед ийм төрхөөр гарч ирсэн бол юу болох бол? Матай 21-р бүлгийн 31-р ишлэл рүү очицгоё. Тэр хоёрын айл нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ гэхэд тэд эхнийх нь гэв. Есүс тэдэнд хандан үннээр би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас уртаж Бурханы хаанчлалд орно. Есүс тэр үед хамгийн ихээр гадуурхагдаж, хүнээс дорд үзэгдэж, хүн гэж тооцогддоггүй байсан хүмүүс эхлээд Бурханы хаанчлалд орно гэж зааж байв. Та бүхэн үүнийг нэг бодоод үздээ. Христ яагаад Бурханы яруу алдрыг халахсан ийм амьдралаар амьдарсан бол? Бид эдгээрийг зүрх сэтгэлдээ дахин тунгаан бодохоор Бурхан хүн төрөлхтний аврал, өөрөөр хэлбэл зөвхөн бидний авралын төлөө амьдралын ийм л замаар алхаж дээ гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Исая 53 дугаар бүлэгт бичсэнчлэн энэ бүхэн нь бидний гэмт үйлдэл, бидний гэм буруугаас болсон гэж бий. Хэрв бид Тэнгэрт нүгэл үйлдээгүй бол бидний Бурханд хизээч ийм зүйл тохиолдохгүй байсан. Бидний төгс хүчит эцэг Бурхан ядуу, дорд, сул дорой, ертөнцид хүн гэж үздэггүй гадуурхагдсан хүмүүст хүртэл итгэл найдвар өгч Тэнгэрийн хаанчлал байдаг гэдгийг зааж тэдэнд ухааруулж явсан. Гэвч фарисеучуд болон хуулийн багш нар өөрсдийнх нь үйлчилдэг Бурхан энэ дэлхийд ирчгээд байхад ч хүртэл түүнийг гадуурхаж, гүтгэж, саад хийж, нулимж загалмайд совдолсон. Тэд хүн байж өөрийгөө Бурхан гэлээгээд шитгэр чулуу шүүрч, зүсэн бүрийн балмад үйлдэл гаргаж, аль л муу муухай бүдүүлэг авир гаргасан байдаг. Хэрв Бурхан энэ дэлхийд ирэхдээ Тэнгэрийн үүлэн дээр заларч, Тэнгэрийн галан тэрэг хүлэглөөд мянган түмэн Тэнгэр илч нартайгаа бууж ирсэн бол тэр үеийн фарисеучуд, хуулийн багш нар, шашны удирдагчид Есүстэй тэгж харьцаж зүрхлэх байсан уу? Дэндүү дорд хүн болж ирсэн тул хүмүүс түүнийг танилгүй, иймэрхүү маягаар харьцсан байгаа юм. Харин Петр түүнийг танихад намайг Христ гэж хинч бүү хэл.
Учир нь би энэ дэлхийд нууцаар ирсэн гэж хэлдэг. 2-р Коринт 4-р бүлгийн 4-р ишлэлээс харцгаая. 4-р бүлгийн 4-р ишлэл. Энэ нэрэн үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд хэний вэ? Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болжээ. Христ бол бурхан. Исая 9-р бүлэгт тэр бол хүчит бурхан. Өөр бас юу гэлээ? Мөнхийн эцэг энэ дэлхийд ирээд харийнхны нутаг Галилийг сүр жавхлантай болгож их гэрлийг гэрэлтүүлэх болно гэж Исая 9-р бүлэгт зүгнэсэн байдаг. 6-р ишлэл рүү очие. Учир нь харанхуйгаас гэрэлтдэг гэж айлдсан бурхан бол Христийн царайн дах Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн юм. Хэдийгээр бурхан өөрийгөө бурхан биш мэтээр хувиргаж түүний үйлдэлүүд хэдий тийм байсан ч Бурханы жинхэнэ ард түмэн яах ёстой вэ? Бид түүнийг таних ёстой. Тэнгэрийн хүүхдүүдээ аврах төлөвлөгөөнийхөө дагуу Тэнгэрийн бүх яруу алдраа халахалж нууцаар бурхан энэ дэлхийд ирсэн. Тэр үед бурханыг таньсан хүмүүс байхад түүнээс нүр буруулсан хүмүүс ч байсан. Өдөрт 5,000-аараа түүнийг дагахаар ирж байсан ч Иохан 6-р бүлгийн 66-р ишлэлд дагалдагчдаас олноороо яалаа гэж байдаг вэ? Будсан гэж бий. Бурхан өөрөө ирж тэдэнд сургаалаа өгч тэдний төсөөлж байгаагүй гайхамшиг тэмдгүүдийг үзүүлсэн ч тэд хүслийг нь биелүүлсэнгүйгээд нэг л өдөр түүнээс нүр буруулж орхин явцгаасан. Ийм нөхцөл байдлын талаар сайн мэдээний номд олон удаа дурдсан байдаг. Есүсийн үеийн нөхцөл байдал ямар байсныг, түүний туулсан амьдрал ямар байсныг тэмдэглэсэн байдаг. Ийм байдалч Петр, Иохан, Яков зэрэг шавнаар Есүс Христийн сургаалыг дагаж эцсээ хүртэл түүнтэй хамт байсан. Тийм учраас Есүс "Иймээс л би та нарыг сонгосон биш үү" гэж хэлдэг. Есүсийн ихэд баярлаж байгаа дүр зураг Иохан 6-р бүлэгт гардаг. Өнөөгийн энэ үед Есүс өөрөө ирээд сургаал үгээ заавал бид амин гээд түүнийг 100% дагна гэж бодох байх л та. Гэхдээ үнэндээ тийм биш. Иохан 6-р бүлгийн 66-р ишлэлээс судлая. Үүнээс болж түүний дагалдагчдаас олноороо буцаж цаашид түүнтэй яасангүй гэж байна. Энд түүнтэй гэдэг нь Есүстэй хамт явсангүй. Есүс ам өгдөг нь сүнс, мах бол ашиггүй юм. Мөхөж устдах хоолны төлөө бус, харин мөн хам ууд хүргэх хоолны төлөө ажиллаг гэж хэлэхэд тэд эн чинь ухаарч ойлгоход хэцүү үг байна гэд бүгд холтон явцгаасан. Уг нь төгс хүчит бурхан өөрөө дэлхийд махан биеэр ирж тэдэнд зааж сургасан боловч олон хүн буцаж түүнийг орхисон. 67-р ишлэл. Тэгээд Есүс 12-тоо "Та нар бас явахыг хүсэж байна уу" гэхэд Симон Петр түүнд "Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөн хамийн үгс танд байна. Та бол Бурханы ариун нэгэн мөн гэдэгт бид итгэсэн, мөн таньж мэдсэн" гэсэн. Есүсийг зөв таньж мэдсэн хүмүүс нь түүний сургаал сургамжийг эцсээ хүртэл зөв дагсан боловч таньж мдээгүй жирийн хүмүүс нь түүнийг орхиж дагахаа болсон. Энэ нь жирийн хүмүүст түүнийг бурхан гэж ухаарч, хүлээн авч, хүлээн зөвшөөрөх амар байгаагүй гэсэн үг биз дээ. 5 арвайн талах 2 загсаар 5,000 хүнийг хооллож үлдэгдлийг нь цуглуулахад 12 сагс дүүргэх гайхамшиг хүч чадлыг нь харсан хэрнээ шүү дээ. Тийм гайхамшгаар бий болсон талах эдсэн мөртлөөл бүгд орхин явж байна. Энэ үнэхээр хачирхалтай. Ийм л орчин нөхцөлд Христ сайн мэдээ тунхаглаж байж Христийг гих итгэл өчүүхэнч байхгүй дэлхийд тэрээр ингэж л амьдарсан. Иохан 10-р бүлэг рүү очицгоё.
Иохан 10 дугаар бүлгийн 30 дугаар ишлэл. Би болон эцэг нэг юм гэж айлтлаа. Юдичууд түүн рүү чулуудахаар дахин чулуу шүрцгээв. Есүс тэдэнд олон сайн үйлсийг эцгээсээ би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн альнаас нь болж та нар над руу чулуу шиднэ вэ гэхэд. Юдичууд түүнд сайн үеийн чинь төлөө биш, харин Бурхныг доромжилсны чинь төлөө бид тань руу чулуу шиднэ. Учир нь та хүн байж өөрийгөө бурхан болгож байна гэв. Есүс бурхан мөн үү биш үү? Тэрээр нэгэн хөвгүн болж энэ дэлхийд төрсөн ч уг мөн чанар нь хүчит эцэг бурхан гэж Исаия иш үзүүлэгч маш тодорхой зааж өгсөн. Гэтэл тухайн үеийн орчинд бол хүмүүс түүнийг хүн биздээ, хүн яаж бурхан байх юм бэ гэж байв. Хүмүүс түүнд ингэж хандаж байсан ч зөвхөн бидний авралт анхаарч хүүхдүүдэд аврагдах хүртэл ертөнцийн бүх нүглийн ачааг ганцаараа өөрч шин гэрээний замаар алхсан. Бид Бурхны нэгүүлсэл, хайр, золиос, ам бие хайргүй зүтгэсэн зүтгэлийг нь хизээч мартах ёсгүй. Зарим нь түүн рүү шидэхээр чулуу шүүрч, ичхүүргүй үйлдэл гаргаж байж. 6 дугаар бүлэг рүү очие. Иохан 6 дугаар бүлгийн 41-р ишлэл. Тэнгэрээс бууж ирсэн талах бол би байгаа юм гэж Есүсийн айлцнаас болж юдичууд түүний талаар дургуйлхан гүнгэнэлдэж. Энэ чинь Йосефийн хүү Есүс биш билүү? Бид эцэг эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор би Тэнгэрээс бууж ирсэн гэж тэр яаж ярина вэ гэлцэхэд. Есүс уг нь өөрийн биеэр Тэнгэрээс бууж ирсэн биш үү? Тэнгэрийн оронд оршдог бурхан хүмүүний махан биеэр дэлхийд ирсэн. Гэтэл юдичууд таниагүй. Тэрээр Мария гэх эмэгтэйн биеэр дамжиж дэлхийд ирсэн. Тэд түүний эцэг нь Йосеф. Бид бүгд түүний эцэг эхийг мэднэ. Гэтэл тэр яаж Тэнгэрээс бууж ирсэн гэж худал ярина вэ гэцгээсэн. Ийм нөхцөлд тэд Есүсийг бурхан гэж зөв хүлээн авч чадах байсан уу? Тэд түүнийг загалмайд цовдлох ажилд тэргүүлэхээс ч буцаагүй. Тэгээд бүр түүний цусны үн бидний болон үр хүүхдүүдийн маань дээр байг гэж хэлсэн. Тэд ингэж хэлэх хэмжээнд өөртөө итгэлтэй байж. Иохан 7 дугаар бүлэг рүү очицгоё. Иохан 7 дугаар бүлгийн 14-р ишлэлийг уншъя. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд сургаал зааж эхэллээ. Юдичууд эр суралцаагүй атлаа. Энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ гэд гайхацгаав. Энгийнээр хэлэхэд тэд төгссөн сургуульч байхгүй байж бичиг үсэг мэдэх юм уу гэх мэт сүрэг өнгө аястай юм ярьж байсан. 41-р ишлэл. Зарим нь энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь Христ хаанаас гарахгүй гэж байна. Христ хизээж галлаас гарахгүй биз дээ. Гэтэл Есүс галлаас гаралтай биш үү гэв. Ийхүү тэд Есүсийг дахин доромжилсан дүр зураг гардаг. Иохан 1-р бүлгийн үгнээс ч бас харцгаая. 43 дугаар ишлэлийг уншъя. Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филиппийг олоод түүнд намайг даг гэв. Андрей Симон нарын хот Бетсайдаас Филипп иржээ. Натанаилийг Филипп олоод Мосе хуйлдаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэсэн. Натанаил түүнд Назараас сайн юм гарч чадна гэж үү? Есүсийн сайн мэдээ тунхаглаж байсан Назар нутаг бол сайн хотч биш, нэр хүндгүй, муу нэртэй газар байсныг бид мэдэж болохоор байна. Назараас сайн юм гарч чадна гэж үү? Энэ бүх Есүсийн амьдрал, орчин ах уй нь Христийн яруу алдрыг халахлахад хангалттай байсныг бид харж байна. Ийм л орчин ах уйд хэн ч Есүсийг Месиа, Бурхан, Христ гэж хүлээн зөвшөөрч чадаагүй. Тиймдээ л Есүс юу гэж хэлсэн бэ?
Матай 11-р бүлгийг нээцгээе. Матай 11-р бүлгийн 2-р ишлэл. Йохан шоронд байхдаа Христийн үлсийг сонсоод шав нараараа үг дайж түүнээс та ирэх ёстой нэгэн мөн үү? Эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү гэж асуулах. Есүс хариуд нь тэдэнд явж үдсэн дууснаа Йоханд хэл. Сохор нь хараа орж, сунг нь алхаж, уймантай нь цэвэршиж, дүлийн сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Бүдрэх гэдэг нь унах гэсэн үг. Есүсээс болж итгэл нь унаагүй, бүдрээгүй хүн ямар гэлээ? Ерөөлтэй гэжээ. Есүс дэлхийд Бурхны нууц болж ирсэн ч энэ бүх нөхцөл байдал орчин ахуйг үл харгалзан Петр болон зарим шавнаар түүнийг зөв таньж мэдэн түүнийг үнэн сэтгэлээсээ хүндэтгэж сургаалыг нь эргэн тойрныхоо бүх хүнд тунхаглаж заах үйлсэд хүчээд ажилласан байдаг. Гисэн хэдий ч бусад хүмүүсийн хандлагыг нэг хараарай. Үйлс 24-р бүлэгт Есүст итгэдэг хүмүүсийг Назарын бүлэглэл гэж буруутгаж байсан анхны сүмийн нөхцөл байдал тэмдэглэгдсэн байдаг. Юдичууд баяр ёслолын үеэр нэг нүгэлтнийг сулдаг заншилтай байв. Пилат дээрэмчин Барабас Есүс илүү зөвхт, илүү инэрэнгүй, илүү дээр учраас ард түмэн Есүсийг сулал гэж хэлэх байх гэсэн гордлого тийнэ. Тэднээс Есүсийг суллах уу, Барабыг суллах уу гэж асуудаг. Гэтэл бүх хүн доо нэгтэйгээр Барабыг сулал гэж хэлв. Тэгээд тэд Есүсийг загалмайд цовдол гэж хашгиралцсан. Энэ бүхнийг хэн ард нь зохион байгуулж байсан бэ? Тэр үеийн шашны удирдагчид ард түмнийг турхирч эцэст нь Есүсийг загалмайд цовдлох ял тулгаж амьшигтай үйл хэрэг өрнөсөн байдаг, тийм үү? Есүс загалмаа үрж явхад нь хүмүүс зүсэн бүрийн доромжллын үг хэнийг ч үгүй хэлж байв. Цэргүүд түүний хувцсыг шодож, зарим нь түн рүү нулимж, зарим нь нүдийг нь таглаж байгаад нударгалж байсан. Хэрвээ Бурхан яруу алдрын гэрлээ хүн төрлөختөнд харуулахаар илчилсэн бол ийм зүйл хизээч болохгүй байх байсан. Гэсэн ч тэр өөрийн бүх яруу алдраа нуусан. Тийм байдалч зөвхөн түүний амнаас гарах мөнх амийн үгсийг харж түүнийг дагдаг хүмүүс байсан. Жинхэнэ ард түмнээ олох гэсэн хүсэл Бурханд байсан гэдгийг бид хизээч мартах ёсгүй. Биднийг лаврахаар дэлхийд ирсэн Тэнгэр эцэг Тэнгэр эхийнхээ ивэлийг өгсөн ч мартахгүй гэж өдөр бүр талархал өргөн гимшиж амьдрах учиртай юм. Тиймээс ямар нэг юм гуйх залбирлаас илүү гимших залбирлыг Бурхан илүү таалж хүлээн авдгийг заавал мэдээсэй гэж хүсэж байна. Үүнийг биелүүлж өгөөч, тэрийг биелүүлж өгөөч, мэдээж энэ бүхэн залбирал мөн. Ийм үүрэг гүйцэтгэх, ийм байр суурь, нөхцөл байдалд байх шаардлагагүй Бурхан биднээс л болж ийм амьдрал сонгосон гэдгийг эргцүүлэн бодохоор үнэхээр зүрх шимширч, гүнээ гимших юм. Бид Тэнгэр эцэг эхийнхээ өмнө Тэнгэрч нүгэл үлдэж, энэ дэлхий дээрч дахиад л Тэнгэр эцэг эхийгээ шаналгаж зовоолоо. Бид гимшсэн зүрх сэтгэлээр Бурханы нэгүүлсэл, эцэс төгсгөлгүй өгөх цгааргүй хайр, ам бие хайргүй зүтгэл, золиосыг нь өдөр бүр санаж явдаг Тэнгэрийн хүүхдүүд болох ёстой юм. Өнөөгийн ариун сүнсний үед Бурханы сүмийг харах хүмүүсийн хандлага анхны сүмийг харж байсан хандлагаас ялгаагүй. Тэр үеийн хүмүүс Есүсийг хэрхэн харж байсан нь өнөөгийн хүмүүс ан сан хүн Христ болон шинэ Иерусалим Тэнгэр эхийг хэрхэн харж байгаатай адилхан гэдгийг санацгаая. Исая 60 дугаар бүлэгт бичснээр эдгээр өдрүүдийг ямар өдрүүд гэсэн байдаг вэ?
Гашуудлын чинь өдрүүд гэж бичсэн байдаг. Гэсэн ч тэр гашуудлын өдрүүд яана гэлээ. Төгсөн. Энэхүү гашуудлын өдрүүд гэгдэх бүх өдөр хоногуд дууссан цагт л хүүхдүүд бид дахин Тэнгэрийн орондоо буцаж чадна гэсэн үгсийг дахин олж үзцгээе. Исая 60 дугаар бүлэг. Исая 60 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлийг уншъя. Хойшид нар чинь шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь эзэн чиний үрдийн гэрэл болж юу төгсөх үү? Гашуудлын чинь өдрүүд төгснө. Гашуудлын чинь гэж хинд хамаатуулж байна вэ? Исая 60 дугаар бүлэг нь ирээдүйд Иерусалимын авах яруу алдрыг дүрсэлдэг тул гашуудлын чинь өдрүүд гэдэг нь Иерусалимын тулах ёстой уйтай өдрүүдийг хэлж байна. Гашуудлын чинь өдрүүд одоо л нэг яах нь вэ? Төгсөн. Төгсөх цаг ирэх хүртэл Иерусалимд итгэдэггүй хүмүүс, түүний тухайд эргэлздэг хүмүүс, хачин гэж үздэг хүмүүс, бас урагчид, саад түүг учруулдаг хүмүүс байсаар байх болно. Ариун сүнсний үеийн нөхцөл байдал, ариун хүүгийн үеийн нөхцөл байдлаас ялгаагүй. Хэрэг бурхан өөрийн яруу алдраа харуулсан бол хинч Тэнгэр эцэг Тэнгэр ихийн өмнө толгоогоо өргөж зүрхлэхгүй. Иерусалим хэний төлөө гашуудлын өдрүүдийг төвчдөг вэ? Хүүхдүүдээсээ болж амсах ёстой. Гашуудлын өдрүүд дуусах тэр цаг мөчийг хүртэл Иерусалим ийм орчин нөхцөл байдалд байхаас өөр аргагүй гэж зүгнэсэн. 14-р ишлэлийн үгнээс бас харцгаая. 60 дугаар бүлгийн 14-р ишлэл. Чамайг зовоогчдын хүүгүүд чамд мэхийн ирж, чамайг жигшигч бүхэн хөлийн чинь уланд хүртэл доор мэхийн. Тэд чамайг эзний хот, Израилийн ариун нэгний Сион гэж нэрлэнэ. Энд чамайг зовооно гэдэг нь хэнийг зовооно гэсэн үг вэ? Иерусалимыг зовоогчид байгаа. Тэгэхээр зовоогчид Иерусалимыг шаналгаж, зовоож, өвтгөхөөс өөр юм хийхгүй. Тийм л бүх цаг мөчүүдийг төвчин байж, хүүхдүүд бидний авралын төлөө өнөөдрийн энэ цаг мөчийг бидэнд өгдөг юм. Ингэж л гимших цаг хугацаа, боломж бидэнд өгөгддөг гэдгийг бид бүхэн мартах ёсгүй. Анхны ирэлтийн болон хоёр дахь ирэлтийн нөхцөл байдал яг адилхан. 14-р ишлэлийг дахиад уншъя. Чамайг зовоогчдын хүүгүүд чамд мэхийн ирж, ингээд эцэст нь ийм яруу алдарт өдөр ирнэ. Чамайг жигшигч бүхэн. Бурхныг нүд үзүүрлэж, доромжилж тохуурхсан. Зарим нь бурхан байж яагаад зовж байгаа юм бэ? Бурхан байж яагаад ад үзэгдэж байгаа юм бэ гэж бодож магад. Хэдийгээр хүчит бурхан мөнхийн эцэгч гэлээ дэлхийд ирээд загалмайд цовдлогдож цусаа урсгасан. Энэ бүхэн нь Тэнгэрт хийсэн бидний гим нүгэл алдаа зурчлоос болсон гэдгийг Исая иш үзүүлэгч Исая 53 дугаар бүлэгт тайлбарласан. Иерусалимч мөн адил. Тэр зовж шаналж ад үзэгдэж байна. Гэсэн ч тэд эцэст нь хөлийн чинь уланд хүртэл доор мэхийж, чамайг Израилийн ариун нэгний Сион гэж нэрлэнэ. Үүнийг Библиэд зүгнэсэн. Есүс ч мөн энэ нь болох ёстой гэсэн бичвэр биелэгдэхийн тулд зайлсхийх аргагүй нөхцөл байдал. Ийм нөхцөл байдал зайлшгүй болох ёстой гэж хэлсэн. Тиймээс тэд энэ бүх зовлон шаналл, басамжлал, доог тохуг хинээс болж төвчж байгаа билээ дээ гэж бодохоор бид Тэнгэр эцэг Тэнгэр ихийн золиос бүхнээ зориулсан хайранд нь дахин талархал, яруу алдар өргөх учиртай юм. Бид золиос зүтгэлээс нь хизээч уруух ёсгүй. Эдгээр бүх орчноос биднийг хамгаалдаг бурхан бол бидний гайхамшигт эцэг их маань шүү дээ. Эцсээ хүртэл итгэлээ алдалгүй. Мөнхийн Тэнгэрийн хаанчлалдаа хурдан буцацгаая гэж уриалаад өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.